Сайн байцгаана уу хүмүүстээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээрээ эсэлтэй ангиж рах урвалын тэгштэл зохиох аргыг бүгдээрээ үзнэ. За тэгэхээр бид нэр эсэлтэй ангиж рах урвал гэсэн сэдвийг үзэхээс өмнө эсэллийн зэрэг гэж юу хэлдэг вэ гэдгийг үзэх хэрэгтэй болж байна. За тэгэхээр химийн нэгдэлтийн элементийн атомын цахилгаан цэнгийн хэмжигдэхүүнийг бол эсэллийн зэрэг гэж хэлнэ. За тэгэхээр атомын цахилгаан цэнийн хэдтэй бэ? За тэр нь эсэллийн зэрэг болж өгнө гэсэн үг байна. За тэгвэл эсэлтлийн зэрэг нь сөрөг цахилгаан чанараараа ялгаатай атомуудын харилцан үйлчлээд за тухайлбал сөрөг цахилгаан чанар ихтэй элементийн атом нь электрон нэгдүүлж багтай электрон алдсны дүнд бол өөрчлөгддөг. За тэгэхээр бол ихэвчлэн нөгөө сөрөг цахилгаан чанар ихтэй атомыг электрон өөртөө нэгдүүлж авна. За багтай нь бол электроноо алтна гэхлээр металлууд нь бол ерөнхийдөө электроноо алдаж байдаг. Металл бишүүд нь нэгдүүлж байдаг хөвчлэн. За тэрийг мартаж болохгүй байх нь. За тэгээд эсэллийн зэргийг нэмэх ба хасах тэмдэг бүхий тоо утгаар тэмдэглэдэг. За тэгэхээр цахилгаан саармаг атомын эсэллийн зэрэг нь бол тэгтээ тэнцүү байдаг гэсэн үг байна. За тэгээд нэмэх хасах тэмдэг бүхий тоо утгаар бол эсэллийн зэргийг бол илэрхийлж бичдэг. За тэгэхээр эсэллийн зэргийг тодорхойлох бол үндсэн 5 дүрэн байдаг. За тэгэхээр ямар 5 дүрэн байдаг вэ гэхээр за нэгдүгээр дан бодисын молекулд атомын эсэллийн зэрэг нь дандаа тэг байдаг. За тэгэхээр нөгөө нэг дангаар H2, O2 тий. За тэгээд дан металлууд төмөр зис гэх мэт. За эдгээр нь бол дандаа урвалын тэгштэйлд эсэллийн зэргийн бичгтээ бол бид нар дандаа тэг гэж авч үздэг байх нэ. За хоёрт нь химийн нэгдэлтийн хүчил төрөгчийн атомын эсэллийн зэрэг нь хасах хоёртой тэнцүү байдаг. Харин хүчил төрөгч ботортой нэгдсэн нэгдэл дээр бол нэмэх 2 болдгоо. За нэмэх 2 болно. Хит оксидууд нь бол хасах нэг эсэллийн зэрэг үзүүлдэг гэж байна. За тэгэхээр энэ дээр бид нэр жишээн дээр харахаар H2O2 гэхлээр за энэ дээр бол яах нь хүчил төрөгч нь бол ерөнхийдөө хасах 2 эсэллийн зэрэг үзүүлж байгаа. За бари O2 гэдэг чинь. За энэ дээр болохоор нөө хит оксидоор үүсгээд хасах нэг эсэллийн зэрэг үзүүлнэ гэсэн. За тэгээд натрийн 2O2 гэхлээр энэ дээр мөн адил яах нь хит оксидоор орж байгаа учраас хасах нэг зэрэг үзүүлнэ гэх зэрэг. За ийм байх нь. За гуравт нь бүх металлууд нэгдэлтэй эрэг утга бүхий эсэллийн зэрэг үзүүлдэг. За металлууд л байвал нэгдэлтэй орсон байвал танд металлууд нь дандаа нэмэх эсэллийн зэргийг бол үзүүлдэг гэдэг бол мартаж болохгүй байна. За дөрөвт нь химийн нэгдлүүдэд ус дөрөгч нэмэх нэг цэнэгтэй харин металлын гидрүүдэд бол хасах нэг эсэллийн зэргийг үзүүлдэг гэсэн үг байна. За феррум H тэ натрий H гэдэг дандаа гидрид хэлбэртэй байх юм бол ус дөрөгч нь хасах эсэллийн зэрэг үзүүлээд за тэгээд H холоор H2S4 гэх зэрэг дандаа хүчил хэлбэрээр орсон байвал энэ нэмэх нэг цэнэг эсэллийн зэргийг бол үзүүлдэг байх нэ. За тавт нь ямар ч молекулын найрлаганд оролцож байгаа элементүүдийн атомын эсэллийн зэргийн тооны нийлбэр бол тэгтээ тэнцүү байдаг. За тэгэхээр яах нь найрлаганд оролцож байгаа элементүүдийн атомын эсэллийн зэргийн тоон бол тэгтээ тэнцүү байдаг. Тийм учраас молекул нь бүхэлдээ цахилгаан саармаг байдаг. O2, H2-гээ 2 атом нийлээд дуудана молекул үүсгэж боловч энэ нь цахилгаан саармаг цэнийг үзүүлдэг гэдэг мартаж болохгүй байна. За тэгэхээр эсэллийн зэргийг тодорхойлохдоо бол бид нэр эдгээр 5 дүрмийг баримтлах хэрэгтэй байх нэ. За тэгвэл эсэлтэй ангиж рах урвалын тэгштэл зохиох аргууд байдаг. За тэгэхээр эсэлтэй ангиж рах урвалыг бол 2 аргаар зохион бичдэг. За нэгт нь электрон балансын аргаар, хоёрт нь йон электроны аргаар бол ерөнхийдөө за 2 зохион бичдэг байх нэ. За тэгэхээр электрон балансын арга гэж юу юм бэ гэхлээр за энэ нь бол хөвчлэн усан биш орчинд явагддаг учраас эсэлтэй ангиж рах урвалын тэгштэл зохиоход бол хэрэгэлдэг байх нь. За тэгэхээр хит хитэн үйлдэл байдаг. За нэгдүгээрт нь бол бид нэр эсэлтэй ангиж рах урвалд оролцож байгаа бодисуудын шин чанарын за үүсэх бүтээгдэхүүнүүдийн зөв сонгоод урвалын явагдах бүтүүч буюу урвалын тэгштэглээ бичнэ гэсэн үг байна. За анкинд бол мэдээж эсэллийн зэрэг нь өөрчлөгдсөн элементийн атомыг нь заана гэж байгаа. За тэгэхээр энэ доорх урвалын тэгштэл дээр харахаар за ингээд эсэллийн зэргүүдийн үзэхлээр энд ерөөсөө манган болон йодын эсэллийн зэрэг нь өөрчлөгдсөн байгаа. За манган
уралд орохдоо нэмэх талаагаар орсон бол урвалын дүнд нэмэх 2 гэсэн эслэлийн зэрэг үзүүлж байгаа юм. За харин йод нь энэ уралд орохдоо нэмэх хасах 1 эслэлийн зэрэгтэй байсан бол урвалын дүнд за 0 гэсэн эслэлийн зэрэг үзүүлээд өөрчлөгдсөн байна гэсэн үг байна. За хоёрт нь энэ эслэлийн зэрэг өөрчлөгдөж байгаа атом ионуудын авч байгаа болон өгч байгаа электроны тоо болон шилжилтийг харуулсан тэгштэглийг нь зохиох нэ. За тэгэхээр яаж зохиох вэ гэхлээр эсэлдэг ба ангижрах процессыг нь зааж өгнө. Тэгэхээр манган нь нэмэгт олоо байжгаад 5 электроныг аваад нэмэх 2 болчихж байна. Тэгэхээр энэ бол ангижрах процессыг өгдөж байна. За йод нь 1 байжгаад 2 электроныг алдаад яах нь аваад тэг болж гин гэсэн. За энэ эсэлдлэх процессыг явуулж байна гэсэн үг байна. За гуравт нь болохоор энэ эсэлтэй ангижрах урвалд явагдаж байгаа электроны тоон тэнцүү байх хувь зарчмын үндсэн дээр эсэлтүүлэгч ангижруулагчийн өмнө тавих коэффициентуудыг тооцоолж болдгоо. За тэгэхээр коэффициентоо тооцоолоод бид нар яах нь манган 5, йод нь 2 байгаа учраас энэ хоёр ерөнхийдөө хамгийн бага утгай хуваагдагч нь болоод 10 гэж үзээд за тэгээ эсэлтүүлэгч өмнө 2, ангижруулагч өмнө бол 5 гэсэн тоо тавина гэсэн үг байна. За дөрөвт нь энэ коэффициентоо урвалын тэгштэл дээрээ буюу бүдүүчин дээрээ бичнэ гэсэн үг байна. За тэгэхээр мангантай нэгдлийн өмнө 2 бичгтэй, калий манганы өмнө 2 ирж байна. Йодын өмнө 10. За тэгээд за энэ артлын манганы S4-ийн өмнө 2, за йод 2-ийн өмнө 5 гэж ирж байна гэсэн үг байна. За тавдах нь энэ урвалын тэгштэглээ яг тэнцүү тэмдгийн баруун зүүн хэсэгт байгаа бодисуудын ах буюу их болон бүтээгдэхүүн бодисынхаа атомын тоог тэнцүү байх зарчмыг үндэслээд за эсэлтүүлэгч ба ангижруулагчаас бусад нэгдлүүдийн өмнө тавигдах коэффициентүүдийг тооцоолоод урвалын тэгштэглийг гүйцээгээд бичгэнэ. За тэгэхээр бид нар бол яах нь за тооцоолоод бичгээд дараа нь энэ урвалд орсон эсэлтүүлэгч нь калий мангаа 4 юм бэ. За ангижруулагч нь бол калий йодыг зааж байна гэдэг бол бид нар харж болох нэ. За хоёр дахь арга нь ион электроны арга гэж байгаа. За тэгэхээр энэ нь бол ерөөсөө усан усмалд явагдаж байгаа эсэлтэй ангижрах урвалын тэгштэглийг зохиоход хэрэгэлдэг байх нэ. За тэгээд мөн адил бас олон аргуудаар явдаг. За эхний арга нь болохоор нэгт нь болохоор энэ урвалд оролцож байгаа эсэлтүүлэгч ба ангижруулагчийн шин чанарыг үндэслээд урвалын тэгштэглийг бичгэнэ. За тэгээ хоёрт нь за эсэлтүүлэгч ангижруулагчийн үүргийг үзтгэж байгаа ионуудыг олоод ионы хувирлын урвалыг бичгэнэ. За тэгэхээр энд бол төмөр урвалд орохдоо 2-оор орж исэн бол урвалын дүнд 3 байна. Хором нь за урвалд орохдоо урвалд орохдоо 7 байсан бол урвалын дүнд 3 нэмэхээр орж ийнэ гэсэн үг байна. За тэгэхээр энэ хувирлт тус бүрийнхээ зүүн ба баруун хэсэгт байгаа элементүүдийн тоо тэнцүү байх ёстой гэсэн зарчмыг бол үндэслээд явах ёстой. За тэгээ урвалын тэгштэглээ бичээд аль нь электроноо алж юу, аль нь авж юу гэдгийг бичээд за гуравт нь энэ зүүн ба баруун гарталт байгаа цахилгаан цэнүүд тэнцүү байх ёстой учраас за хэрхэн нөө хэдийг бичих вэ гэдгээ яг тооцоолоод гаргана гэсэн үг байна. За тэгэхээр энэ дөрөвдүгээр алхам нь болохоор авагдсан ба алдсан электроны тоон тэнцүү байх зарчмыг нь үндэслээд урвалын тэгшгэлд тавигдах коэффициентүүдийг тооцоолно. За коэффициентуудаа тооцоолоод гарсан бол тавд нь бид нар урвалын тэгшгэлээ тэнцвүүлээд за тэнцвэрлийг алдагдуулахгүйгээр яах нь зохих тоогоор нь оролцуулаад тэнцвүүлж бичгэнэ гэсэн үг байна. За тэгэхээр энэ эсэлтүүлэгч ба ангижруулагчд нь зарим тохиолдолд бидний ялгаж мэдэхгүй байдаг те. За тэгэхээр энэ дээр бид нэр харуулж байна. Эсэлтүүлэгч нь бол ихэвчлэн дан бодисууд, за ботор холоор бороо йод гэх зэрэг. За мөн хүчил дөрвч байгуулсан хүчил ба эсвэл давснууд байдаг. За концентрацтай бүхрийн хүчил дээд эсэллийн зэрэг бүхэн металлын ионууд байна. Мөн оксидууд бас яах нь эсэлтүүлэгчд ордог байх нэ. За тэгвэл ангижруулагчд нь идэвхтэй металлууд,
зарим металл бишүүд, за тэгээ хүчил төрөгчгүй хүчлүүд, гидридүүд, за доод эслийн зэрэг бүхий металлууд, оксидууд, органик бодисууд, нүүрс төрөгч, спирт, алдгид, карбон хүчил гэх зэрэг нэгдлүүд бол ангижруулагч болж өгдөг байна. За тэгэхээр эсэлдээ ангижрах урвалд орчин нь нөлөөлөх нь гэж. Тэгэхээр энэ бол эсэлдээ ангижрах урвалт нь хүчлэг, сармаг, шүлтлэг орчинд бол явагддаг. Тэгэхээр орчноосоо хамаарат энэ урвалын бүтээгдэхүүн өөр болдог нь энэ атомуудын эслийн зэргийн өөрчлөлтүүд орчинд нөлөөсөнтэй холбоотой байдаг. Эслийн зэрэг нь хэрэг өөрчлөгдөж чинь тэр хэмжээгээр орчин нь өөрчлөгдөнө гэсэн үг байна. За тэгэхээр эсэлдээ ангижрах урвалыг явуулах 3 төрөл байдаг. За энэ 3 төрлөө бол ерөнхийдөө бид нэр дурдаад мэдээд авсан дээр авах гэж бодож байна. За молекул хоорондын эсэлдээ ангижрах урвал гэж яддаг. За энэ нь юу юм бэ гэхлээр өөр молекулын хооронд эсэлдээ ангижрах процесс явагдаж байна. За дараа нь молекул доторх эсэлдээ ангижрах урвал гэж байгаа. За хамгийн сүүлд нь болохоор өөрөө эсэлтэд өөрөө ангижрах гэж байна. Тэгэхээр азот нь өөрөө ч эсэлтэн өөрөө ч ангижрна гэд ерөнхийдөө бол ийм үндсэн 3 эсэлтэй ангижрах урвалын бол төрөл байдаг байх нэ. За анхаарал хандуулсанд баярлалаа хүмүүстээ.